За энэ хэсэг дээр мөн бид нар Microsoft Authenticator гэсэн цонхтой хэсгийг next дарна. За үүний дараагаар Microsoft Authenticator setup your account гэсэн цонх гарч ирнэ. За үүнийг мөн next гэсэн тавчиг дарна. За энэ үед бол scan QR code гэсэн QR кодтой цонх гарч ирнэ. За энэ үед бид нар гар утсан дээр татаж авсан Microsoft Authenticator програмыг нээхээр add account гэсэн одоо энэ слайдн дээр харуулж байгаа ихний цонх харагдана. За эндээс бид нар add account-ыг дарахаар work or school account гэсэн хэсгийг сонгоно. За тэгээд scan QR code гэсэн тавчийг дарахаар камераас QR код скан хийхэд бэлэн бол. За хэрвээ таны Authenticator програм аль хэзээ нэгдсэн бол энэ дээд хэсэг дээр add гэсэн нэмэх тэмдэг байж байгаа. За энэ хэсэг дээр дарахаар add account гэдэг мөн 3 цонх сонголт гарч ирнэ. Эндээс work or school account гэсэн хэсгийг мөн сонгоод QR код уншуулж скан хийж болно. За ингээд QR код скан хийхээр скан хийсний дараагаар next гэсэн товчол идэвхждэг. За энэ хэсэг дээр бид нар дарна. За let's try it out гэсэн цонх руу шилжих үед таны гар утсан дээр approve гэсэн товч гарч ирнэ. За үүнийг мөн бид нар approve хэсгийг бодлогож хөрөнхийг за approve хэсэг нь бол ерөнхийдөө иймэрхүү байдалтай харагдана. За энэ хэсэг дээр approve хэсгийг дарж дарна. За үүнийг дарсны дараагаар таны компьютер дээр их Microsoft Authenticator гэсэн хэсэг маань next товч маань мөн идэвхжив. За үүнийг дараад таны утасны мэдээллийг оруулах цонх гарч ирнэ. За ер нь цаашдаа та Microsoft програмынхаа хаягийнхаа нууц үгийг мартчихвал утасны дугаараа ашиглаад сэргээх боломжтой учраас энэ хэсэг дээр утасны дугаараа оруулчихвал код ирж та 91 гэдэг. Энэ хэсгээр утасны дугаарыг нэмнэ. За тэгэхээр утасны дугаар таны утасны дугаар дээр нь баталгаажуулах код ирнэ. За ирсэн кодыг энэ хэсгээр нэмж бичнэ. За ингээд Teams програм дамжуулалттай хаягаа нээлээ гэсэн. За нэгдсэн програм руугаа нэвтрэхээр ерөнхийдөө иймэрхүү цонх гарч ирнэ. Activity, chat, Teams, assignment боловсролын хэсэгт зориулт учраас энэ дээр бие даалт шүүмжлэний тийм функц байдаг. Үүнийг ашиглаад байна. За энэ Teams хэсэг дээр бол та бүхний хичээлийн группүүд ханддаг. За энэ хэсэг дээр орох хичээлийн группүүд эсвэл хичээлийн группийг хаах гэх мэт шүү. Чат хэсэг бол сургуулийн
хүрээнд байгаа нэг дөрвөн болон багшинтайгаа харилцах ашиглах боломжтой байна. За, комплекс